Хэдүүл одоо нэг юм харах хэрэгтэй. Ер нь ингээд өнгөрсөн жилүүдийн туршид энэ дарга сайд энэ улсын нөлөөтэй гэж улс төрийн албан тушаал ашиж исэн хүмүүстэй холбоотой хүүхдүүд, эхнэр хүүхдүүдийн элдв тансагалтай холбоотой дуйлан шугнууд гарч исэн. Энэ өөрөө ямар нөлөөтэй байна вэ гэхлээр эргээд хүүхэд залуучууд яг үнчээр шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс залуучууд хараад энийг бол даган дуурайх юм байхгүй даа гутрах гэдэг юм ийм нийгмийн үзэгдэл боллоо. Энээс ерөөсөө салах нэг арга байна л гэж одоо би сүүлийн 5 жил ярьж байгаа юм шүү дээ. Ерөөсөө улс төрийн өндөр албан тушаал ашиглаж байгаа хувийн хвшилтэй юм ярихгүй, бизнес хийдэг хүмүүстэй юм ярихгүй, өөрсдөө баялаг бүтээдэг хүмүүстэй юу ч ярихгүй. Төрийн өндөр албан тушаал ашигласан бол орлогоо нотлоо. Мөнгө чи өөрөө мөртэй, татвар төлсөн байх ёстой. Дансаараа дамждаг, гэрээ хийгддэг. Мөнгө бүгд мөртэй шүү дээ. Энэний хүрээнд асуудал орлогоо нотлоо. Хууль бус байх юм бол энийг хурааж авъя гэдэг хуулийн төсөл би яриад явж байгаа. За тэгээд энэ хуулийн төслөө 1 сарын 24 засгийн газраас улсын хурлд хүргүүлсэн одоо хүлээж байгаа. Тэгээд энэ асуудлыг бүрэн цогцоор нь ингээд шийдэхгүй бол нэг хэдийн удаагийн тохиолдлууд юм уу альва нэг үйл ажиллагаан дээр юм уу яваад биш. Одоо бүгдөө нэг цэвэрший гэж байгаа. Заавчлаар байхгүй. Монгол улсад хууль бус хөрөнгийг хураах процесс үйл ерөөсөө байхгүй. Би хуульчхан хууль зүйн даргын салбарыг удирдах байгаа хүн. Өнөөдөр хууль бусаар хөрөнгөч буюу энэ хуулийн зүйлзалт 2012 онд эрүүгүүлд орсон. Дараа нь үндэслэгүй хөрөнгөч болж өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэ хуулийн зүйлзалт орсноос хойш 3 удаагийн өршөөлийн хуулиар Монгол улс авилгачтай өршөөсөн. Энэ бүх хүмүүст 2015 онд гээд эдийн засгийн ил тод байдлын хууль гаргаж 35 их найт төгрөгийн энэ асуудлыг эдийн засгийн ил тодын хуульд хамааж өршөөсөн. Одоогийн засгийн газраас өргөн барьж байгаа хууль ус хөрөнгийг хураах хуулийн төслөөр энэ дэр ямар нэг ял шийтгэл бид нар ярихгүй байгаа. Тэгэхдээ 2002 оноос хойш төрийн өндөр албан тушаал ашигласан хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол хурааяа л гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр асуудлын гүн углуургаар нь харуул бид ийм зүйлийн төлөө тэмцээ явж байгаа. Энэ асуудлыг бол ерөнхий сайд засгийн газрын уралдаан дээр дэмжиж их хурл руу орцсон баг. Тэгэхээр энэ хууль үйлчлэхгүй. Энэ хууль бүхэнд үйлчлэн шүү дээ. Энэ ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, ерөнхий сайдаар ажиллаж байсан, улсын хурлын гишүүн байсан, агентлагийн дарга байсан, төрөмжлөлт компани захирал байсан. Бүхэнд энэ хууль үйлчлэгсэн. Хуулийн төсөл ингэж явж байгаа. Дотор нийслэл газрын даргын төвшөл арга томлогдож байхдаа таны энэ хуулийн залтыг дэмжих боломжгүй гэдэг зүйлийг хийчихсэн шүү дээ. Тийм дашнууд даргын тайлбар дээр бол тэр дагсан хуулиудтай холбоотой зүйлүүд байсан. Одоо өөрөөр хэлэх юм бол өнөөдөр авилтаа тэмцэх газар бол аймагуудад болон зарим бүсүүдэд байцаагчтай байдаг. Тэгэхээр үндэслэгүй хөрөнгөч хэмтэргийг Монгол даяар үр дүнтэй шалгахын тулд цагдаагийн байгууллага дээр үндэслэгүй хөрөнгөч хэмтэргийг давхар шалгахыг гэдэг хариаллын асуудал оруулсан. Энэ асуудлыг бол авилтаа тэмцэх газар дэмжихгүй гэдэг байр сууриа хэлж байгаа. Арчс намын гишүүнүүд би иргэд үжил бодлоо илэрхийлж ингэж агсаж байгаа нь өөрийнх нь эрх гэж үзэж байгаа. Дээрээс нь энэ жагсаалд ямар нэг байдлаар хууль бусаар нөлөөлөх байдаг юм уу? Ийм хууль бусаар ямар нэг байдлаар нөлөөлөх албадах энэ үйл ажиллагаа байхгүй гэдгийг үзэж байгаа. Шинэ хэлбэрийг жагсаал цагаан зохион байгуулсан гэдэг одоо үндслээр хатлаас нь харж ирсэн шүү дээ. Энэ судал нь одоо юу гэсэн юм бэ? Мэдээлэл байна уу? Зүгээр мэдээлэл байна уу? Шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Таниулын байгууллага дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэлтэй. Тэрнээс нарийн хэргийн талаар бол мэдээлэл авах. Таны хуулийн төслийг хамгийн их одоо дэмжиж кабинетийн тэргүүний хувьд тийм ээ. Сэтгүүл жаа хүний хувьд өөрөөс ийм асуудал яригдахад за ёсцын өндөрлөгөө бариад ер нь тайлбар хийх ёстой гэж та үзэж байгаа юм. Ерөнхий сайд бол тайлбар хийх баг. Тэгээ хууль батлагдах юм бол өнөөдөр албан тушаал ашиглаж байгаа бид нар ч гэсэн алтан гэрэл одын тагимд байгаа бос улсын хурлын гишүүд сайд нар түрүүнд нь ажиллаж исэн хүмүүс бүгдээрээ шалгуулад өнгөрсөн хугацаанд олон нийтэд энэ зөвлөдөд хариулт өгöd ингэж явчихсан. Дээрээс нь одоо нэгэнтээ олон нийтээс ингэж ийм шүүмжил гарч байгаа учраас энэ дээр ерөнхий сайд бол өөрийн биеэр тайлбар өгөх баг. Та сайд нь 15 сая төгрөг хүчтэй цуг авч өгч ирсэн үү? Үзээгүй.